Хэргийн үзүр юунаас эхэлдэг вэ? 2013 онд Баярцогт улсын их хурлын гишүүн байхдаа офшор бүсэд 1 сая долларын асуудлыг бол хэвлэлийн хурал хийж хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ мөнгөний их сурвалж нь 2008 онтой холбоотой байсан. 2008 онд бол сангийн сайд байсан. За сангийн сайд байх тэр хугацаанд оюутлын гэрээний ажлын хэсгийг ахалж исэн. Тэгэхээр энэ 1 сая долларыг бол хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлээгүй байдаг. Тэгэхээр энэ мөнгөний их сурвалжийг тодруулж шалган тогтоох нь зүйтэй юм а гэдэг асуудлаар авилгатад тэнцэх газарт өргөдөл хүсэлт гаргасан юм а. За тухайн үед бол улсын их хурлын дэд дарга байсан. Улсын их хурлын дэд даргаараа ёс зүйн байнгын хорооноос хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорсон. За нэг хүнд 2 арга хэмжээ авдаггүй. Хоёрдугаарт Швейцар улстай эрх зүйн харилцан тусалцааны гэрээгүй гэдэг үндслээр эрүүг эрэг хаагдсан юм а. За хэргийн үзүр явсаар агаад хилийн гадна Швейцар улсад очисон. Швейцар улсын холбогдох газруудад бид нар хүсэлт гомдол өргөдлүүдийг өгсөн. За ингээд бид нар явж байхдаа одоо та бүхэнд илтгэл уншиж байгаа олон улсын гэмт бүлэглийг ажиглах байгууллагын ерөнхийлөгч Николас одоо Нико гэдэл тавчилчдээ шүү дээ. Николастай бид нар холбогдсон байгаа. Энэ хүн бол яг бас тухайн үед Монгол улсын их сургуулийн багш нарт бас лекц хийгээд Монголд ирсэн байсан. Яг тэр 2016 онд бол бас тэгэд таарсан. Тэгээд биднэрт бол яг зөв явах чиглэлийг энэ хүн гаргаж өгсөн. За холбооны улсын шүүх бол тухайн шүүхийн одоо прокурорын байгууллага нь Швейцар улсад угаагдсан хар мөнгөний асуудлаар хэд хэдэн арга хэмжээнүүдийг авч одоо 2-3 хэргийг илрүүлсэн байдаг. Нэртэй хөл өмбөгчийн хэрэг, за Холливуудын нэртэй Ди Капрогийн тоглосон кино бол хар мөнгөөр угаагдсан гэдэг ийм асуудлууд бас тэр үе тавигдсан байсан. Яг энэ цаг хугацаатай давхцаж бидний өргөдөл бас тэнд очисон. За өргөдөл очиод бид нар бол энэ мөнгийг одоо сэжигтэй их сурвалж нь Риацанта компаниас их усүртэй байх магадaltaй гэдэг бүх баримтчгүүдэд орчуулан хургуулсан. За ингээд гомдлыг хүлээж авсан байдаг. Гомдлыг хүлээж аваад мэдээж хоёр улсын хооронд нэг жижигхэн төрөмс байгууллага явхад бол хэлний болон энэ хоорондох зардлын их олон бэрхшээлүүд байсан. За тэгээд олон иргэнийхээ тусламжтайгаар энэ ажлууд маань одоо өнөөдөр хүртэл бол нэлээд амжилттай явж байгаа. За тэгээд бид нар холбооны улс гэдэг бол өөрөө 29 мужи кантоноос бүрдсэн. Швейцар улс бол өөрөө одоо 5 том хоттой. За холбооны улсын шүүх нь бол Берн буюу Төв хоттой засгийн газрын ордонтойгоо шүүхтэйгээ ийм байдаг. За миний одоо надтай хамт ажиллаж байгаа хуулийн ферм бол Цүрих хотод байдаг. Мөнгө угаах эрүү гэмт хэрэгээр мэргэжсэн ийм хуулийн фермийн өмгөөлөгч одоо миний итгэмжлэгдсэн төлөөлөгч болж намайг төлөөлж Швейцарт энэ хэрэг маргаанд оролцож байгаа. Энэ хүнийг бас энэ удаа уурсан. Гэхдээ тэр хүн маань болохоор нэгдүгээрт оны эц ажил ихтэй, хоёрдугаарт бол 2 сард бас нэлээд сайн мэдээтэй ирж дараагийн хилцүүлгийг хийгдэг дээр тохирсон юм а. Тэгээд энэ хоёр хүн бол Монголд ирсэн байгаа. За ирэх болсон гол шалтгаан бол энэ хэрэг маргааныг бол хоёр улс бол хоорондоо хамтран шалгаж яаж үнэхээр энэ одоо мөнгөний их сурвалжууд гарч ирэх үгүй юу гэдэг ийм асуудлууд байгаа. За ер нь 2016 онд бид нар Швейцарт явж байхад одоо 2016 оны сонгуулийн үеэр ч гэсэн одоо Сэлэнг аймагаас нэр дэвшсэн одоогийн их хурлын гишүүн түүний фейсбુક энтерт бол 9.2 сая долларын асуудал гарч ирсэн. Одоо Риацантадаг оюутлын гэрээг байгуулснаас хойш 5 хоногийн дараа Баярцогтын нэрээр Credit Suisse банкнд ийм мөнгөний их сурвалжууд гарч ирсэн байдаг. За үүнийг та бүхэн мэдж байгаа. Монгол HD телевизийн лавга хүртэл өөрийн нэвтрүүлгээр сонгуулийн үеэр Баярцогтоор очиж та ийм мөнгөтэй юм уу? Энэ мөнгө чинь үний юм уу, худлаа юм уу гэсэн ийм бичлэгүүд бас байдаг. Энийг бас шалган тогтоолуулахаар авилгатад тэнцэх газарт өгсөн. За 2013 оны хаагдсан хэрэг шинээр үүссэн нөхцөл байдал гэдгээр дахин сэргсэн. За Баярцогт бол шижигтэн гэдгээр одоо шалгагдаж энэ хэрэг маргаан өнөөдөр бол дуусаагүй эцэслэн шийдэгдээгүй явж байгаа. Шийдэгдэхгүй явж байгаагийн бас нэг шалтгаан нь юу гэхээр хоёр улсын хоорондох энэ гэмт хэргийн шин чанарыг илрүүлэхэд хоёр улсын хоорондох эрх зүйн харилцан тусалцааны гэрээ байж аж мэдээлэл солилцох прокурорын даалгавар бичигдэх ийм ажиллагаанууд хийгдэх ёстой байсан. Энэ ажиллагаанууд явж байгаа. Харамсалтай нь 2016 оны 12 сарын 29-нд бид нар гомдол өгсөн. 1 сарын 3-нд бол бас атаг эдэр хэрэг үүссэн. За энэс хойш одоо 9 сарын хугацаанд хэрэг бол нэлээд удаан явдаг шалтгаан нь бол мэдээж улс төрийн сонирхлоор сонгуулийн үйл явдал ч гэдэг юм уу олон юмнаас шалтгаалсан баг. Мөрдөн байцаагч гээд 6 удаа солигдлоо. За хоёрдугаарт
Монголын прокурорын байгууллагын цэвэр чадхын асуудал гарч ирсэн. Энэ хэрэг дээр нийслэлийн прокурор хяналт тавьж байгаа. Гэвч хэрэг өөр хилийн гадна болохоор улсын прокурорын ерөнхий газрын гадаад харилцааны нэгжээр дамжигдж хийгдэх ийм ажиллагаанууд бий болсон. Гадаад харилцааны нэгж гэдэг маань үнэндээ дарга хоёр хяналтын прокурор туслах гэдэг ийм өчүүхэн жижиг нэгжтэй юм байна лээ. Гэтэл өнөөдөр бид нар офшор гэдэг асуудлыг ярихад дандаа үндэстэн дамнсан, хил дамнсан гэмт хэргийн асуудлуудыг ярих болж байгаа. Тэгэхээр энэ бүх хэргийг зөвхөн энэ нэгжээр дамжиж хийгднэ гэдэг бол цаашдаа хүндрэл гарах юм байна гэдгийг энэ хэрэг дээрээс харсан. За прокурорын байгууллагыг прокурорын ерөнхий газраас Швейцарын прокурор руу одоо хүсэлтээ илгээж байгаа. Тэр нь болохоор Швейцарын одоо хуулинд бол эрүүгийн хуулийн 305-аар мөн угаах гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэгээр бол шалгаж байгаа. Цаашлаад бол бид нар бас татварын лувер гэж үзнэ гэсэн ийм одоо 148 татварын хуулийн 148 ч гэдэг зүйл ангиудаар ингээд одоо бол яг энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй хянагдаж байгаа. Монгол тэгээд Швейцар улсын эрх зүйн харилцан тусалцааны хуулийг бол тодорхой одоо хоёр улсын хооронд холбогдлолтой заалтыг нь орчуулад одоо прокуророос манай Монголын прокуророос Швейцарын прокурор руу бол хүсэлтээ явуулсан гэж байгаа. Тэр нь бол 5 сард ч юм уу 6 сард ч юм уу. Гэхдээ бид нар бол тэрийг хараагүй, явсан эсхийг нь бол мэдээгүй, өөртөө бол явуулсан гэдэг ямар утгатай, ямар агуулгатай бичиг хизээ явсан гэдэг асуудлыг тавихаар төрийн нууц гэдэг. Тэгэхээр Иргэн Баяр цогтын хувьд бол энэ төрийн нууцын асуудалд бол хамааралгүй гэж бид нар үздэг. Гэх мэтлэнгээр хууль хүчний байгууллага, хууль хяналтын байгууллагуудын хоорондын ажлын уялдаа санаатаа санамсаргүй аль нэгэн хэлбэрээр удаан байгаа. Тэгэхээр энэ асуудлыг хурдчлуулахын тулд офшорын эсрэг тэнцэн гэсэн ерөнхийлөгчид бид нар саналаа оруулсан. Олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлье. Тэгэхээр бид бол энэ асуудлыг өмнөх засгийн газарт ч тавьж исэн, өмнөх ерөнхийлөгчд тавьж исэн. Харин энэ удаа биднэрт энэ боломж нээгдэж энэ хүмүүс Монголд ирсэн. Жишээ нь профессор Пасас бол 2 жил манай засгийн газарт одоо энэ авилгын талаар Монголд очиж лекц уншия гэдэг ийм асуудлыг тавьсан юм лээ. Яг бол энэ хүн бол өөрөө 220 гаруй бүтээл ярилцлага, ном, хэвлэн нийтлэх одоо нийтлүүлсэн ийм хүн байдаг. Түүн нь 14 улсын хэлээр тараагдсан. Өндөр бас мэрэгсэн авилгаараа мэрэгсэн ийм хүн байгаа. Тэгэхээр энэ хүнийг 2 жил дараалж Монголын засгийн газарт Монголд очиж одоо энэ бол грекийн загвар байна, гректэй холбоотой төстэй ч гэдэг юм уу бусад улс орнд байгаа алдаа дутагдлыг монголчууд бас давтахгүй байх үднэс гэдэг асуудал бол яригадаад ирж чадаагүй байсан. Тэгэхээр бид нар бас энэ хүнийг ирээд өчигдөр ирсэн үдээс хойш бид нар орой бас уулзалтаад өнөөдөр бүтэн хуралдаад маргааш өдөр бас нэг иргэдэд нэг 700-д мэдээлэл өгүүлье гэсэн бодолтойгоо тэгээд энэ хүн 1:30-д буцна. Тэр лекцээ уншаал явна. Энэ хүн бол ийм яаруу тавчив ажилтаа ингэж явж байгаамаа. Тэгэхээр энэ хүмүүсээс бид нар өнөөдөр гарц шийдэл асууя. Энэ сэдв бол өөр байгаа. Офшор бүсэд байрласан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд бас байна уу? Хэрвээ тэнд одоо хөрөнгө байна гэдэг байгаа. Энэ хөрөнгийг шалган тогтоогоод хиний мөнгөний доржих юм уу, дулмаагийнх юм уу, Монгол улсын засгийн газрын мөнгө юм уу, татвараас нуугдсан юм уу, ямар учиртай их сурвалжтай үндэслэл нь хаанаас юм гэдгийг тогтоох энэ ажиллагаан дээр гол ажиллагаануудыг хийх ёстой байна. Тэрний одоо 3 дахь хүчин бол иргэний нийгмийн байгууллагууд ард иргэд өөрсдөө шахаж шаардж хийж илрүүлэх ийм ажиллагаанууд байгаа юм билээ. Тэгэхээр энийг илрүүлсэн тохиолдолд би одоо зүгээр жишээ болгоод яриа. Жишээ нь одоо Швейцарт улсад явж байгаа хэрэг бол байцаан шийдэх ажиллагааны одоо процесс ажиллагаа буюу хэргийн нууцлалыг эцэслэн шийдэгдэг байхад бид нар бол өнөөдөр ямар нэгэн байдлаар одоо ийм байна, тийм байна, тийм тэдэн төгрөг байна, ингэж царцаагдсан ч гэдэг юм уу ийм асуудлыг ярих боломжгүй. Гэхдээ тэнд байгаа мөнгийг бид нар олд тогтоосон тохиолдолд энэ мөнгө бол төрийн өндөр албан тушаалыг тасралтгүй хашчаахта өөрийн хөрөнгө оруулгын мэдүүлгээр авилгатай тэнцэх газарт мэдүүлсэн хэмжээнээс давсан тохиолдолд энэ мөнгө бол мөнгөний их сурвалж нь бол одоо хулгай мөнгө юм аа. Энэ бол төрөөс хулгайлсан юм байна гэдэг энэ асуудлыг тухайн одоо улс орондоо гаргаж тавьж баталж чадах юм бол хохирогч нь Монгол улс. Тэгэхээр Монгол улс энэ мөнгийг авах эрх нь нээгддэг. Ийм л нэг хөнгөн бөгөөд амархан зарчим явагддсан байна. Тэгэхээр бид нарын энэ дээр л тоглолт хийх хэрэгтэй. Яг хөө ер нь манай авилгатай тэмцэх ард түмний зөвлөл бол офшорт 17 тэрбум доллар байна гэж ярьдаг. За би бол яг тэрийг тэд байна, эд байна гэж бол хэлэх боломжгүй.
Гэхдээ сүүлийн одоо олон улсын хийсэн судалгаануудаас үзэхэд бол 31 их найд мөнгө байна. За тэр 31 их найд долларын 3.1 нь бол ядуу буураа орных юм байна гэдэг ийм дүгнэлтүүд гарсан байт юм байна. Тэгэхээр ядуу буураа оронд энэ мөнгө бол төрийн мөнгө юм байна гэдгийг экспертүүд бас өөртөө тодорхойлд юм байна. Тэгэхээр манайх бол мэдээж хөгжингүй ядуу буруу орон манай улсад бол их хэмжээний одоо саяар нь хадгалах ийм боломж бол байхгүй. Тэгэхээр энэ мөнгө албаны эрх мэдлээ уруулан ашиглаж бусдад давуу байдал өгж одоо гэрээ хэлцээл татврын таатаа нөхцөл хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгснөөр авсан авилгалын шин чанартай байх магадaltaй юм а гэдэг үндслээр л бид нар явж байгаа. Тэгэд тогтоож чадах юм бол Монгол улс хохирч гэдгээ тогтоож чадах юм бол энэ мөнгөө бид нэр эргүүлж авах боломжтой юм. Тэгэхээр ийм хялбар ямиг л бид нар нэг мэдээд энэ дээр нь одоо тур хууль хүчний байгууллагууд нэг ажиллаад өгөөсэй л гэж л шахаад